Сайн мэцхан үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Гэрэлтэй мэдээллийн хөтөлбөрийн сурвалжлагч Сувд Эрдэнэ, зураглаач Уянгаа нар Эрдэнэт хотын шинэ тосгоноос та бүхэнтэйгээ мэдчилж байна. Бид өнөөдөр эндээс та бүхэндээ ямар гэрэлтэй мэдээ хүргэх вэ гэхээр Эрдэнэт хоттой олон нийтэд гоё хашаатай айл хэмээн алдаршсан Банзагч хэмээх айлын зочлого байгаа. Ингээд бидэнтэй хамт байгаарай. Эрдэнэт хоттой гоё хашаатай ах хэмээн танигдсан энэ залууг тэгш баярын Банзагч гэдэг. Хүн бүхэл байртай болох юмсан хэмээн мөрөөдөж зүтгэж байгаа энэ цагт хоёр өрөө байраа зарж хашаа байшинд амьдрах болсон онцгой нэгэн. Хашаа байшинд ч гэсэн бүх зүйлийг шийдээд тав тухтай амьдарч болно. Зарим хүмүүс гэр хороололд амьдардаг гэд дорд үзэх хандлага гарах гээд байдаг. Харин ч хашаа байшинд амьдрах олон давуу талтай гэдгийг өөрийнхөө амьдралаар харуулахыг зорж байна хэмээн тэрээр яриагаа хэллээ. За энд бол одоо ерөөсөө би бол өмнө нь ерөөсөө ийм айл харж байгаагүй. Тэгээ маш их шин содон бас их сайхан байна л да. Тэгээд тань тогтчлтын талаар бас танилцуулаач те. Яг ямар тогтчлт байсан бэ? За мэдээж энэ хашааныхаа гадна талыг тогтчуулахаар мэдээж заавал бас дотор талыг бас нэг сайхан байхаар бодолцож бас хийсэн л дээ. Тэгэл яаж хийх үү, яаж төлөвлөх үү, ямар уйлж ер нь зүгээрөө тэгэл дан ингээл шорон замаар байгаад ах уу яах уу гэдгийг нэлээд шийдэлцээ. Тэгэл өөрөө бодож энэ зураг төслөө өөрөө гаргаад ийм байвал зүгээр юм байна гэж бодоол. Тэгэл ер нь л дотор талын тогтчлтыг хүртэл явган хүний хайс, нэг жижигхэн гүүр, тэгээ энэ машины зам мэдээж хаалгаар орж ирэл шууд зүлгэн дээгүүр машин яваад илгүй ингээл энэ замаа хүртэл машина яаж оруулах уу, яаж тавих уу гэдгийг бодолцож ингээл ер нь бүхий л юмыг цэвэр цэмцгэр талаас нь их бодолцож исэн. Мэдээж гэр хороолч гэсэн би цэвэрхэн амьдарч болох боломжтой маа гэдгийг л хүмүүст харуулъя гэж бол бас л муу ялгаагүй нэг хээ агуулзаа оруулаад тэгэл хийсэн. Тэгээд яг бай тэгээд өөрийнхөө боломж болцоогоор л энэ хашаага ингэж тогтчулсан. Тэг ямар ч байсан эндээсээ мэдээж сэтгэл ханамж бол мэдээж 100% ажил тарж ирлээ, гэртээ орж ирлээ. Үнэхээр сайхан ажлынхаа стрессийг өнөөдөртөө сайхан тайлцсан маргааш ажилдаа тийм ямар ч стрессгүйгээр очиж ажил хийнэ гэдэг чинь мэдээж ажлын бүтээмжил 100% байх нь бол ойлгомжтой. Тэгэл буцаал гэртээ ирэхэд бас л сайхан орчин намаа хүлээж аван. Тийм учраас ер нь голдоо би бол гадуур дотор яваад байд. Ер нь гэрлүүг бол маш их яарч гэртээ ирдэгтэй. Гэртээ ямар энэ хүн ажлаар бас их тийм байдаг гинэ. Гэртээ ийм одоо юу гэдгийг цэвэр цэмцгэр за дээрээс нь бас ийм чин шударгаар нь штэ. Одоо чинь имийг эмх цэгцтэй те. Бүр нэг хадаасыг ч гэсэн ингээд чин сэтгэлээсээ зоож байгаа. Тэр талаас бас яг ажил дээр ч гэсэн бас яг тийм байгаа те. Тэр таны энэ хүмүүжлийг бас одоо бодож ин л да. Аав ээж танаас танд яг ийм зааж сургаж ийм эмх цэгцтэй нямба байхыг их зааж ирсэн. Ер нь би Өөрангай аймгийн Харан сум харьяат айлын ууган банд байгаа. Би доорн 6 хэрэгтэй дүүтэй дээрээ нэг ихчтэй. Миний ээж чинь 7 банд гаргасан мундаг ээж ижи. Тэгээ миний аав болохоор Өөрангай харны гурилын үйлдвэрт ерөнхий нягтлын орж 30 жил хийсэн хүн байсан. Аав маань өнгөрсөн. Одоо би ээжтэйгээ хамт байдаг. Тэр нь айлын том банд гэдэг утгаараа ер нь багасаа л дүүнэрээ өсгөж хүмүүжүүлэх, гэр орны ажил хийх, гадна дотнох ажил хийх бүхий л ажлыг өөрөө нугалдаг байсан. Дээр нь миний аав ээж намайг өдий зэрэгтэй ингэж дээд сургууль би төгсөөгүй ч гэсэн би ийм их мундаг хүмүүжлийг ээж аваараас олж авсан та. Ээж аваартаа туйл их барилж явдаг. Яг тий. Одоо ээж тань тэгээд энэ юуг хараад одоо тогтчлтыг хараад бас өөр их сайхан л идэх гахтай тийм амар тайван тэгэл их гоё байдаг. Өөт миний ээж одоо надтай хамт байдгийн тэгээд сэтгэл амар сайхан надтай хоёул сайхан өвтэй сайхан байд юм уу. Ээжтэйгээ өдий нас хүртэл ингээм хамт амьдраа явж байгаа бас туйл их баярлж ээжтэй маш их хайртай байдаг. Тэгэл ороо ирэхэд багын л миний халуун цаг өмнө тавьдаг хэвээрэл миний ээж өнөөдөр ч гэсэн миний цай хоолыг хийгээл бэлдээл ингээ явсад бас туйл их барьж явдаг. Таны одоо энэ хашааны тогтчлтаас одоо таны гэр бүлийнхэнд бас сайхнаар нөлөөлөхөөс гадна бас энэ ойр тойрны энэ залуучууд, хүүхдүүд, хөшөөдөд бас их сайхнаар нөлөөлөх юм шиг санагдав. Ер нь тэгэл ойр тойрныхан гэлтгүү одоо үед чинь нөө сошиал ертөнц гэдэг юм их дэлгэрсэн учраас ер нь линк тэмдгүүл хүмүүс ер нь их л утасд нь асуун зөвлөгөө авна бүр ирж хийгээд өгөөчлгэн тэгэл зөндөө их юм байдаг л да. Тэгэл ер нь хүмүүс их асууж яана гэдэг чинь хүмүүс бас өөр энерги өөр потенциалтай болцсон байна гэсэн ойлгоод бас бож явдсан шүү дээ.
одоо орчноо солиод те ингээд хий гэсэн хүсэл мөрөөдөл тэр хүний дотор бас байна гэсэн. Мэдээж ийм орчныг мөрөөж байгаа усууч одоо ер нь тэгээд надтай хамт ажиллаж байгаа залуучулчсан ганц нэг нь ч гэсэн одоо бас ингээл ийм ингэж болдгийм байна гэдгийг мэдсэн учраас эхнээсээ хашаа башаа аваад эхэлсэн залуучул байгаа над дотор. Одоо ерөөсөө би зээлээр 0.8% ипотекийн зээл хамрагдахгүй юм байна. Ер нь ингийн байна гэдэг хүмүүс ингээд нэг дохио өгчөнгүүт ингээ хүмүүс мэдчихдээ юм байна л да. Ер нь ингэж болох юм байна шүү дээ. Заавал ингээл хашаа башин гэрл нэг юм гэр байдаг өстэй гэж бодох ойлгоо. Одоо хүмүүс бас харьцангуй болцсон. Хашаан дотор ингэж амьдрдгийг хүмүүс мэддэг болцсон. Тэгээд ер нь бас ганц нэг улсууд бий. Жолооч мэрэгжилтэйч багаасаа гарын урд үтэ зураг зурах сонирхолтой байсан учраас өөрийнхөө хашаа болон хашаан доторх төвчлөлтийг маш нямбай, уран хязтэй хийсэн гин. Тэрээр нэг ширхэг хадаас бүрэгж төлөвлөж бодож ирсэн. Гэнтэл нэг өдөр энэ бүх зүйлээ хийгээгүй. Бага багаар цуглуулж маш их хичээл зүтгэл гаргасны эцэст ийм тав тухтай орчин бүрдүүлсэн гэж байсан юм а. Хүмүүс одооны хүмүүс ч ер нь тэгээд хийх нь биш, ярих нь айгүй их болсон юм шиг санагдчих шүү дээ. Миний хувьд л хүмүүс гадуур ингээл бүх хүмүүс юм яриад идэг. Тэгэл энэ гэр ороолын талаар бол байнгын л яриастай байдаг. Гэр ороолж шийдэх асуудал өнөөдөр байхгүй хэвээрэл бүх айл яг янзандаа хэвэндэл байдаг. Тэр болгоныг би бас нэг жижигхэн ч гэсэн өөрчлөе. Монгол хүний хувьд бас эх орондоо нэг багахан ч гэсэн хувь нэмрээ оруулах гэсэн багахан ч гэсэн юмыг нэг хүмүүс мэдэрчээсэн. Мэдээж энэ хашаа гэр орооллоос л Монголын амьдрал угаасаа их бүх юмны амьдрал эхэлж байгаа учраас гэр ороолын нэг иймэрхүү маягийн чи энээс бүр гой болгож болно шүү дээ. Ер нь боломж нь бол тийм учраас хүмүүс нэг жоохон ч гэсэн мэдрээсээ сайхан амьдрах хийсэн, сайн явцгаах хийсэн те бид нар юугаар дутж болохгүй. Бид нар ийм сайхан орон төрсөн, ийм сайхан баялагтай, ийм сайхан орон төрчөөд бид нар ингэж амьдарч болохгүй гэдгийг бас би дотроо бодож явдаг. Тийм учраас тэгээд хоёрдугаарт нь гэж хэлэхэд ийм сайхан орон заяатсан ийм агуу бид нар оюуны потенциалтай мундаг хүмүүс учраас хүний нутгийн деважингаа хас те өөртснөө деважингаа бий болгоод амьдрахад бүрэн боломжтой гэдгийг би угаасаа ухамсарлж явдаг л да. Тэднийх гэр хороололд амьдардагч гал төлдөггүй. Халаалт болон цэвэр бохируусаа байрны айлуудчиг шийдэж өгчээ. Хэдийгээр барилгын мэргэжил эзэмшиж сургуулийг төгсөөгүйч сэтгэл зүтгэл байхад бүх юм болдог юм да хэмээн жаргалтай инээх түүний ярианаас ариун цагаан хөдөлмөрийн үр шимийг харж болохоор. Дотор тогтолтой бас яг та яаж яваач их онцлог сонирхол гэгээлэг бас их тийм интерьер оруулж гисэн. Тэр хүн ер нь байгаа орчинд бол эрүүл чирэг сайхан тоглог тав тухтай амьдрах ёстой. Энийг бодолцоод энэ байшин амрахтай хүртэл бас л орон сууцнд хүн яаж амьдрах вэ тэр хэв маягийг оруулах бас нэлээд чармааж ажилласан л та. Тэгээд мэдээж орон сууцнд байхтай адилхан болохоор гал төлөхгүй байх хэрэгтэй. Тэгээ өөрийнхөө тав тухыг хангаад мэдээж одоо үе чинь эко орчин бүрдүүлнэ гэж ярьдаг болсон тийм учраас бас ялгаагүй л орон сууцнд хүн яаж амьдрах вэ тийм байх бодолтойгоор энийг бүгдийг зохицуулж ийсэн. Тэгээд угаасаа энд бол мэдээ цахилгааны хэмнэлттэй цахилгаан хаалгаарыг тавьж байшингаа хаалаадаг болгосон. Мэдээж жорлон байна болон бохирийнхаа шугам бас шийдэж өгч гадна тал руу гаргаж яг л орон сууцнд амьдрахтай адилхан тогтчулж өгсөн. Тэгээд энэ манай байшин чинь 66 м квадраттай. Тэгээ нэг жижиг өрөөтэй галдгоотой том өрөөтэй жорлон байна. Ипотекийн зээлэнд хамрагдсан хүн мэдээж 10 хэдэн 5 жил 20 жил мэдээж банкнаас хүүгийн хүү төлж амьдрна. Бас мэдээж өрхийн орлого эдийн засгийн бага орлоготой хүмүүс л мэдээж хүн тусна. Ийм 66 м квадратаас бага байсан ч бол ийм орчин бүрдүүлээд амьдрахад бол орон сууцнаас нэг дутаадах юм бол байхгүй. Тэгэж бодны тэгээ залуучуудаа хэлэхэд ер нь хүн заавал тийм эдийн засгийн дарамтанд амьдрахаас гадна өөрийн гэсэн орчноо сайхан бүрдүүлж амьдрах юм бол боломж болцоол Монголд бол нээлттэй байл гэж бодож байна шүү дээ. Банзрагчийн 2 хүүхэдтэй. Хүүхдүүд нь том болоод эрдэм номын мөрхөөжээ. Харин эхнэр нь 6 жилийн өмнө өвчний улмаас өөд болсноос хойш тэрээр ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Түүний ээж лам сурангай хөдөлмөрч хичээнгүй хүүгээрээ маш их бахархдаг байна. Өөр хүүхдүүдээ хүн гिचнээ сайн сайхан энд эрүүл инкл явж байл хүний сэтгэл хамгийн жаргалтай хамгийн сайхан байдаг. Тэгээ би хүүгээ одоо ийм сайхан явж байхад нь их бахархаж их баярлж явдаг юм аа. Миний хүү хөдөлмөрч хичээнгүй ажилсаг 2 хүүхдийнхаа
төлөө их хөдөлмөрлж гадна. Их баярлж явдаг. Банзрагч гэр бүлийнхнийхээ төдийгүй хөрш айлуудынхаа хүндлэл талархлыг хүлээсэн нэгэн. Гэр хорооллын хүүхдүүдэд тоглох чөлөө цагаа боловсон өнгөрүүлэх газар маш ховор байдаг. Харин эндхийн хүүхдүүд эдний сагсны талбай дээр ирж тоглох дуртай болжээ. Энд ирээд болохоор нөгөө одоо зарим үед нь шийд тоглох газар олдохгүй болохоор энд ирээд таймаг сайн тоглож чаддаг. Арай удаанаар тоглож чаддаг. Энэрхээр. Тэгээ хамаагүй хамгаал сайтай орч. Хамаагүй сайн. Гой. Цэвэрхэн тоглох орч тоглодог. Энэрхээр арай гоё идэг. Ер нь одоо та нар яг ийм одоо газар байхгүйсэн бол тэгээ энэ ах нь ингэж туслаагүйсэн бол ер нь хаана тоглох? Бид нар одоо тэр годомжинд байгаа сагсны байдал тоглох та. Тэгээ энэ ах байгааг байсан бол тэгээд тэр уур сагсны байдаг л тоглолцлох. Тэг шороон тотлоо гэсэн. Банзрагчгүй хашааны товчуултад машины зогсоол, сагсан бөмбөгийн талбай, бас цэцэг бут ногоон төвл 9 төрлийн жимсний мод байгаа. Мөн явган хүний зам нохоон байр гээд маш их юм бий. Мөн цаашаа тэрээр дөрвөн хандаа сэлбэртэй гэр, усан байсан хүлэмж гээд нэмэлт тогтчуулалт хийхээр төлөвлөж байгаа. Үүгээр ч зогсохгүй Эрдэнэт хотдоо цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар зорж удирдлагуудаа хүсэлт гаргасан байна. Газрыг шийдээд өгчих бол бүх зүйлийг нь би өөрөө хийн хэмээн тэрээр ярьж байсан юм а. Ийхүү жирийн нэгэн жолооч залуу бүтээлч хөдөлмөрч нямба байж байгаа газраа байгаа зүйлээ хэрхэн арчлан тордож өөдөн татаж болдгийг өөрийнхөө амьдралаар харуулж явна. Бурхан хөдөлмөрч хүний гарыг өрөөдөг билээ.